Энэ удаагийн бичлэгтээ энд байгаа гурвалжнуудаас төсөөтэй гурвалжнуудыг олж эдгээр нь үнэхээр төсөөтэй гэдгийг өмнө баталсан зарим төсөөгийн шинжийг ашиглан батлах болно. Тэгэхээр энд бидэнд АЕЦ гурвалжны дотор орших БДЦ гурвалжин байна. Эдгээр гурвалжнууд ерөнхий оройтой байна. Тэгэхээр энэ ерөнхий нэг өнцгтэй болж таарна. За бидэнд хоёр өнцөг хэрэгтэй. Ямар вэ гэхээр төсөөтэй болох өнцөг. Бидэнд эдгээр параллель шулуунуудыг өгөгдсөн байна. За хэрвээ хоёр параллель шулуун мөн огтлог шулууг өгөгдсөн байвал харгалзах өнцгүүд нь тэнцүү болно. Тэгэхээр энэ өнцөг нь энд байгаа өнцгтэй харгалзаж байна. Ингээд бид АЕЦ гурвалжинд БДЦ гурвалжны нэг өнцгтэй тэнцүү байх өөр нэг өнцөг олчихлоо. Мөн энэ өнцөг мэдээж өөрөө өөртөөгөө тэнцүү тийм үү? Тэгэхээр эдгээр гурвалжнуудад харгалзан тэнцүү байх хос өнцөг байна. Иймд төсөөтэй байх ёстой. Тэгэхээр бид гурвалжин АЦЕ төсөөтэй бид эдгээр үсгүүдийг зөв ирэмээр бичих хэрэгтэй. Тэгэхээр цэнхэр өнцөг энд байна. Нөгөө цэнхэр өнцөг нь B орой, цагаан өнцөг нь C, мөн бид тэмдэглэгдээгүй BCD өнцөг байна. BCD. Тэгэхээр бид эхний нэгийг хийчихлээ. Одоо энд байгаа нэгийг хийцгээе. Энэ маань өмнөхтэй адилхан. Гэхдээ үүнийг өнгөц харах юм бол YZ нь ST-тэй параллель биш гэдэг нь тодорхой байгааз. Тэгэхээр бид харгалзах өнцгүүд тэнцүү гэж хэлж чадахгүй. За тэгэхээр учир нь би эдгээрийг параллель гэж тэмдэглээг байгаа зү. Мөн та ийм юм хармааргүй байгаах. За та мэдээж миний юу өгсөн, юу өгөөгүй тухай бодож байгаа хэл та. Эдгээр шулуунууд параллель гэж өгөгдөөгүй. Бид эдгээр өгүүлбэрийг баталж чадахгүй. Хэдийгээр хэрвээ тэд параллель юм шиг харагдаж байгаа ч бидэнд байгаа нэг зүйл бол энэ өнцөг юм. Энийн дотоод гурвалжин ба гадаад гурвалжинд ерөнхий буюу бидэнд ерөнхий талууд өгөгдсөн байна. Тэгэхээр магадгүй төсөөгийн төөтийн шинжийг хэрэглэж болно. Энэ нь хэрвээ бид энэ өнцгийн талуудын хооронд харьцааг олоход жижиг гурвалжин ба том гурвалжны хувьд ижил харьцаа байх юм бол бид төсөөтэй гэдгийг харж болно. За үргэлжлүүлэн энэ өнцгийн хоёр талыг авъя. Энэ өнцгийн хоёр тал дээрх богино талыг авч үзье. Тэгэхээр богино тал нь 2, мөн богино талыг том гурвалжны энэ өнцгийн хувьд богино талыг харьцгаая. Богино тал баруун гар талд мөн энд X-тэй байх болно. Тэгэхээр бид хооронд харьцааг харьцуулах гэж байгаа. Энэ аргаар X-Y-ийг харьцах нь X-тэй нь урт талуудын харьцаатай тэнцүү гэдгийг харах гэж байгаа. Эсвэл бид өнцгүүдийн хооронд холбоог харна. За хоёрын урт тал нь уучлаарай гурвалжны хамгийн урт тал нь энэ ийм юм шиг харагдаж байгаа ч энэ XZ-ийн харьцаатай тэнцүү байх болов. За XZ-ийг хуваах нь нөгөө хоёр талын аль урт нь. За энэ өнцгийг авч үзэх юм бол том гурвалжны хувьд энэ өнцгийн аль талын хувьд XS-ийг хуваах нь энэ нь ойлгох гэж яхан төвхтэй учир нь бид талыг нь эргүүлчихсэн. За гэхдээ бид энэ өнцгийн богино байх талуудыг мөн энэ өнцгийн урт талуудыг авч үзсэн. Тэгэхээр эдгээр нь жижиг ба том гурвалжны богино талууд нь. Харин эдгээр нь жижиг ба том гурвалжны урт талууд нь. Мөн XY энэ бол 2, X-тэй нь 3 дээр нэмэх 1 буюу 4, XZ нь 3 ба XS нь 6. Тэгэхээр 4-ний 2 гарах ба энэ нь 6-ны 3-тай тэнцүү. Тэгэхээр өнцгийн хувьд дах богино талуудын харьцаа нь мөн хоёр гурвалжны уг өнцгийн хувьд дах урт талуудын харьцаатай тэнцүү байна. Тэгэхээр тал өнцөг талын шинж буюу хоёр гурвалжин төөтийн шинжээр төсөөтэй байдаг гэдгийг бид мэднэ. Гэхдээ бид гурвалжны төсөөгийн чанар ашиглахдаа болгоомжтой байх хэрэгтэй л дээ. За харгалзах талуудыг авахтаа анхааралтай байх хэрэгтэй. Тэгэхээр энэ гурвалжин зайг болчих. Би үнийг энчээ бичье. Гурвалжин XYZ нь төсөөтэй. Тэгэхээр X оройгоос эхлээд богино тал руу явсан. Тэгэхээр бид X-ээс эхлээд том гурвалжны богино тал руу явах хэрэгтэй. За X дараа нь XTS XYZ нь XTS-тэй төсөөтэй. Одоо үүнийг харцгаая. Манай том гурвалжинд тэгш өнцөг байна. Гэхдээ бид эдгээр жижиг гурвалжнуудын хувьд өнцгүүдийн тал нь үнэхээр юу ч мэдэхгүй байгаа. За чи үүнийг тэгш өнцгтэй ижил байна гэж мэдж байгаа. Гэхдээ бол шууд тийм гэж хэлж чадахгүй. Хэрвээ бид жижиг гурвалжныг харах юм бол энэ нь том гурвалжинтай ерөнхий нэг талтай байна. Энэ нь бодлого бодоход хангалттай биш байна. За тэгэхээр энд байгаа гурвалжин өөр нэг ерөнхий талтай байна. Гэхдээ ингэсэн ч гэсэн юу ч хийж чадахгүй. Тэгэхээр бид энд төсөөгийн ямар ч шинжийг хэлж чадхааргүй боллоо. За энд төсөөдөө ямар ч зүйл алга байна тийм үү? Хэрвээ эдгээр нь
За тэгэхээр энд зарим ерөнхий ариутай өнцгүүд байна. Энэ хоёр хоёулаа ерөнхий өнцгтэй байна. Том гурвалжин, жижиг гурвалжин. Тэгэхээр бид энд төсөөгийн чанар биелж байвал бид үүнийг ашиглана. За хэрвээ бид энийн тэгш өнцөг гэдгийг мэдчихсэн бол төсөөгийн зарим сонирхолтой баталгаа хийж болно. Гэхдээ бид одоохондоо хийж чадахгүй. Бүр юу ч хийж чадахгүй. За энд байгаа өөр хосуудыг авч үзье. Тэгэхээр энэ гурвалжин тус тусад нь авч үзье. За энэ хоёр гурвалжны гурван тал гуруулаа өгсөн байна. Тэгэхээр харгалзах талуудын хооронд харьцаа нь тогтмол байна гэдгийг харуулцгаая. За богино талаас нь эхлэе. Богино тал нь энд 3, арай богино тал нь энд 9 язгуурын дор 3. Бидэнд тэгэхээр 3 ба 9 язгуурын дор 3-ын харьцаа нь энд байгаа дараагийн урт тал 3, язгуурын дор 3, энэ тэнцүү 3 язгуурын дор 3-ыг хуваах нь дараагийн урт тал энд байгаа 27. За эдгээрийн харьцаанууд нь хоорондоо тэнцүү байх ёстой. Хэрвээ эдгээр нь хамгийн урт талуудын хооронд харьцаатай тэнцүү байвал за тэгэхээр хамгийн урт тал нь энд 6. За 6 мөн энд хамгийн урт тал нь 18 язгуурын дор 3. 18 язгуурын дор 3. Тэгэхээр энэ бидэнд энэ 3, энэ 8 гэдгийг харцгаая. За үүнийг шараар тэмдэглэе. Тэгэхээр 3 энэ нь 3-ны 1-ийг үржих нь язгуур дор боллоо. Энэ нь өөртөө гарсан юм шиг санагдаж байгаа. Гэхдээ бид энд болгоомжтой байх хэрэгтэй. Мөн энд за энэ нь хэрв та хүртүр ба хуваарийг 6-д хуваачих юм бол энэ ч 1, мөн энд 3 язгуурын дор 3 болно. Тэгэхээр 1-ийг хуваах нь язгуурын дор 3 нь тэнцүү 1 язгуурын дор 3-ыг хуваах нь 9. Энэ нь 1-ийг хуваах нь 3 язгуурын дор 3-тай тэнцүү. Эдгээр нь тэнцүү биш юм шиг харагдаж байгаах. Гэхдээ энд бутаргаан хуваарийг 9 арсеналаас чөлөөлж болно. За хэрвээ 1-ийг хуваах нь 3 язгуурын дор 3, үүнийг язгуурын дор 3 хуваах нь язгуурын дор 3, эндээс бутаргаан хүртүр нь язгуурын дор 3-ын квадрат хуваах нь 3-ыг үржих нь язгуурын дор 3-ыг язгуурын дор 3-аар үржвэл 3. За түүнийг үржих нь 3 тэнцүү 9. Тэгэхээр ерөнхийдөө бүгд ижил. Энэ ерөнхийдөө энэ нь 1-ийг хуваах нь 3 язгуурын дор 3-тай тэнцүү. За энд байгаа үүнтэй тэнцүү зүйл гэвэл 1-ийг хуваах нь 3 язгуурын дор 3. Тэгэхээр эдгээр нь төсөөтэй гурвалжнууд болж байна. За бид үүнийг зөв дараалалаар хий. Тэгэхээр хөх болон ягаан талын хооронд байх Е-цэгээс эхлэе. Хөх ба ягаан талын хооронд орших энэ бол H-цэг. Тэгэхээр гурвалжин Е үүнтэй адилхан гурвалжин Е за мөн цэнхэр талын дагуу явъя. F цэнхэр талынд байна. Энд байгаа цэнхэр талын дагуу явъя. Энэ мэтчлэн хийвэл за үүнийг ингэж үчи. EFJ бид үүнийг төсөөтэй гурвалжин гэж мэднэ. Иймд Е нь цэнхэр ба улаан талын хооронд байна. Цэнхэр ба улаан тал нь H. Мөн бид цэнхэр талын дагуу F руу явбал цэнхэр талын дагуу I руу явбал тэгээд улбар шар талыг дагаад G руу явбал мөн улбар шар талыг дагаад J руу явбал тэгэхээр гурвалжин EFG төсөөтэй гурвалжин HIJ гурвалжны төсөөгийн талын шинжээр тэдэнд тэнцүү тал байхгүй. Эдгээр гурвалжнуудад ижил харьцаа буюу ижил төсөөгийн коэффициент байна. Одоо энд байгаа сүүлийн нэгийг хязгая. За харцгаая бидэнд нэг өнцөг байна. Энэ нь энд байгаа өөр нэг өнцөгтэй тэнцүү. За бидэнд мөн хоёр тал байна. За энэ магадгүй тал өнцөг талын шинжийг ашиглах байх л та. Учир нь бидэнд энд тал өнцөг тал байна. Бас харьцаануудын хувьд 4-ийг үржих нь 2 тэнцүү 8, 5-ыг 2-оор үржүүлвэл 10. Гэхдээ энэ нь баталгаатай биш л дээ. Учир нь эдгээрт ижил харгалзах талууд байхгүй байгаа. За тал өнцөг талыг ашиглахын тулд хоёр тал харгалзан ижил харьцаатай байх ёстой. Энэ нь өнцгийн хоёр тал хоёуланд нь байна. Энэ тохиолдолд 4 нь энэ өнцгийн тал 5 болвол биш байна. Учир нь энд 5 байсан бол хэрвээ энд байсан бол бид төсөөгийн чанар ашиглаж болох байсан. Гэтэл энэ 5 нь өнцгийн нөгөө тал биш байна. Энэ хооронд 4 байхгүй. Бид тал өнцөг талын чанарыг ашиглаж чадахгүй. Бүр бид энд бүр өөр юу ч хийж чадахгүй. Тиймээс бид сүүлийн энэ бодлогын хувьд төсөө ашиглаж чадахгүй боллоо.